Америкийн элчин энэ нэг ард харагдаж байна. Ороод ямар ч гэсэн ярьцлаганд ороод тэгээ виз авчлаа. Ёо. Яг энэ юуных нь гадаа, байрных нь гадаа бараг 30-40 минут бороонд норж зогссны хүчинд ямар ч гэсэн виз авчлаа. Тэгээд За бүгдээрэнд нь Крисмсийн баярын мэнд хүргэе. Өнөөдөр 12 сарын 25 Крисмсийн баярын өдөр тохиож байна. За тэгээд энэ бичлэгээ бол 12 сарын 30-нд оруулна. Миний Ирландд ирсэн 6 дахь жил маань яг ингээд болж байгаамаа. Энэ бичлэгээрээ Америкийн аялын визний ярьцлаганд орох хамгийн гол 3 зөвлөмжийг бол хүргэе гэж бодож байна. Би 11 сард Америкийн визэнд Ирландаас ороод тэгээд 10 жилийнхаа визийг ямар ч амжилттай авсан байгаа. Тэгээд тэгж ярьцлаганд ингээ орсныхоо дараа яг ямар мэдрэмж төрсөн бэ? Ямар одоо гол зүйлсээр ингээ бид нар анхаарах хэрэгтэй вэ гэдгийг бол ингээ маш товчхон байдлаар хүргэе гэж бодож байна. За эхнийх нь бол яг үнэн байдал. Одоо форм бүгэлж байгаасаа эхлээд яг юу гэж бүгэлсэн тэр чиглэлийнхаа одоо деталь зүйлсүүдийг бол бид нэр аюул сайн мэдж явах хэрэгтэй. Яагаад гэвэл одоо бусад визний аппликейшнуудыг ингээ бүгэлсний дараа тэрийг ингээ татаж авч олдсон шүү дээ. Тэгээд надад юу тохиолдсон бэ гэхээр формо бөглөө дууссан, сабмит хийсэн. Тэгээ ерөөсөө ингээд миний бүх хариулт ингээ байхгүй. За тэгээд би өөрөө санахгүй деталь юмнуудаа бол таад форм бөглөж явахдаа тэрийг ингээ скриншот хийдэг ч байт юм уу те. Тэгээ ингээд өөртөө хатгалаад авах хэрэгтэй юм лээ. Тэгээ дараа нь ярьцлаганд ингээ очихоор яг тэр чиглэлийнхэн дагуу тэгээ жоох ингээ гүнзгийрүүлж асуудаг. Форм бөглөж явахдаа бид нэр ямар ч тийм одоо payslip, ажлын газрын тодорхойл, дансны уулах ч юм уу тийм нэмэлт материалууд ерөөсөө оруулдаг юм лээ. Тэгэхээр яг тэр формыг яаж бүгэлж ийн гэдгээс агүй их зүйл шалтгаалдаг. Тэгээд миний бодлоор тэр нөгөө шалгаж байгаа одоо ярьцлага авж байгаа офицер нь бол баг мэрэгжлийн сэтгэл зүйчэд ажилдаг болов гэж бодсон. Яагаад тэгэхээр өмнө нь ямар ч тийм өөрсдөө ингээд дэмжих материал авсаргаагүй байж ич яг тэр хэтгэн минутын хооронд тэр хүнтэй ингээд ярилцсанаар тэр хүн үнэхээр үнэн ярьж гэнэ удлаа ярьж гэнэ гэдгийг ингээд мэдэх чадвартай тийм сэтгэл зүйчд баг ингээд ажилтсан байна гэсэн тийм бодол төрсөн. Тэгээд гол нь бол яг энэ хүн үнэн ярьж гэнэ гэдгийг одоо 2-3 ойролцоо асуултаар шалгаж асуудаг. Би өөрөө ярьцлаганд орохоос өмнө Америкийн визний тэр ярьцлага авдаг хүний YouTube бичлэгийг үзээд тэгээд ингээ харсан чинь тэр хүн бас яг үнэн ингээ ярих хэрэгтэй гэд. Тэгээ би тэрийг үзчихээ жоохон гайхаад яагаад гэж юм бол угаасаа л эн чинь үнэн юм чи үннээр л ингээл байна үстэй гэж бодож исэн. Тэгсэн чинь яг ингээд ороод гараад ирсний дараа өстой яг тэр хүнээ хэлжсэн бол үнэн байна даа л гэж бодгцсан ба. Тэгээд ороод нөгөө ярьцлага бас нэлээд удаан хийлээ. Яагаад тийш явах гэж байгаа. Хэр удаа Ирландд байсан. NBA All Star Game ингээ үзнэ гэдгсэн чи ямар тоглогчийг дэмждэг, ямар үнэтэй вэ гинэ блэд энтрэн. Тэгээ ер нь бол яг үнэн байна уу худлаа байна уу гэдгийг айгуу сайн тэгж тандаж асуудаг юм шиг санагдлаа. Тэгээд за тэгээ хоёр дахь гол анхаарах юм нь болохоор одоо яг юу ярих вэ гэдгээ аюул сайн ингээд төлөвлөх хэрэгтэй юм лээ. Одоо ингээд яг ихний ээлжинд ингээд очиод мэдлээ л те. Тэгээд тэр хүн одоо ямар зорилгоор ингээд явах гэж байгаа юм бэ гэхээр одоо аяллаар явах гэж байгаа ингэсэн тэгсэн гэд юмнуудаа ингээд хэлхийн хажуугаар ингээд асуугаагүй байхад нь би яагаад аялын визийг ингээд амжилтаа авах эрхтэй вэ гэдгийг одоо маш үндсэлтэйгээр ингээд тайлбарлах хэрэгтэй юм шиг санагдсан. Одоо жишээлбэл миний хувьд болохоор эхлээд ингээ надаас асуухаар нь би одоо 2 сард NBA-гийн All Star Game очиж үзэх гэж байгаа. Тэгээд үзэх гэж байгаа гэд ингээ хэлсэн чинь чиний ингээ дэмждэг тоглогч чинь юу ингээ Стефен Карри. Би өмнө нь ингээ Коби Брайантыг дэмждэг байсан. Тэг харамсалтай нь бол би амдаар нь ингээ уулзч чадаагүй гэдгээ ингээ хэлээд тэгээд дээрэс нь би Ирландд 2019 оноос хойш ингээ амьдарч байгаа. Тэгээд одоо бол ажлын визтэй жил олгоо ингээд томоохон хэмжээний аяллыг бол хийдэг. Жишээлбэл өнгөрсөн жил Австрали, Сингапур гэх тэрний өмнө жил одоо Европоор ингээд аялсан ч гэдэг юм уу те. Тэгээ өмнө нь би ингээд бодлого спортоор хичээлж байхдаа Кувейт, Катар, одоо Дубай гэх мэтлээ энэ орнуудаар ингээд нэлээд их ингээд явсан гэдэг аягүй сайн хэлж өгсөн. Тэр үзэж байгаа тоглолтынхоо пледийг ингээд авсан уу гэж асуусан. Тэгээ яг үүндээ би пледээ бол аваагүйсэн, аваагүй гэдэг үнээр нь хэлсэн. Тэгээд одоо ямар үнэтэй байгаа юм бэ гэд асууж илээ. Тэгээ би яг үндэ тэр үнийг нь бол ерөөсөө ингээд судалж үзээгүйсэн. Тэгэхдээ ерөнхийн нөгөө багцаагаар би өмнө нь зүгээр энгийн NBA-ийн тоглолтыг бол нэг 200-аас дээш евроор үздэм байна да гэдгийг бол ингээд мэдсэн байсан. Тэгэхдээ яг тэгж асуухт нь аюу тайвнаар би ингээд
тэр бол ингээд суудлаас хамаарат үнэ нь өөр байдаг. Тэгээд ер нь бол 500 евроноос ингээд дээшээ байгаа гэдгийг ингээд хэлсэн. Тэгсэн чинь ингээд тэгжэлээ. Тэгээд одоо бидний ингээд хэлж байгаа юмнууд байгаа шүү дээ. Тэрийг ингээд компьютер дээр шивээд димэл. Тэгээ магадгүй одоо Ирландаас Америк руу гарах тэр шалган дээр эсвэл Америкийн хил дээр очиж байгаа тэр шалган дээр одоо миний энд байхдаа тэр хүнтэй ярилцлагаас чи ингэсэн биш те тэрийгээ тэгсэн үнийг ингэсэн үгээд бас тэр тал руу ингээ асууж магадгүй гэж бодсон. Яг тэр систем дээр нь бүх юм ингээ хадгалаад авчдаг байх. Гурав дахь буюу хамгийн чухал зүйл нь бол айгуу тийм тайван байх хэрэгтэй. Одоо яг угаасаа ингээд бид нар юу болохыг мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр нэг тэгж айж сандарч ингээд өөрсдөө хэцүү байдалд оруулахгүйгээр айгуу сайн тайван байх хэрэгтэй юм л. Тэгээд тайван өөртөө итгэлтэйгээр би тэгж байгаа ингэж байгаа гэдгийг ингээд сайн хэлээд ах байвал илүү зүгээр. Тэгээд угаасаа нэг хүн үнэ ярьж гэнэ үү, тайван байна уу, сандарж гэнэ үү гэдэг нь бол дууны өнгөөс нь эхлээл мэдэгдэн штэ. Тэгэхээр яах вэ? Зүгээр аваагүй байсан ч одоо яах вэ те зүгээр л одоо нэг туршлага олоод үлдэн биз гэж бодоол айгүй гоё тайвнаар хоёр хүн ярилцж байгаа штэ. Тэгэхээр тэр хүний сэтгэлд ингээд хүртэлнэ. Тэр хүн үнэхээр энэ хүн ингээд явах гэж байгаа юм яваад ингээд буцаад ирэх гэж байгаа юм байна гэсэн тэр итгэл үнэмшлийг ингээд хүртэлнэ л айгүй сайхан ингээд ярилцчих юм байлээ. Нэг айгүй сонирхол татсан юм нь болохоор би нөгөө одоо захиалсан зочд буудал аялын төлөвлөгөө ингээд нэг ийм зузаан юм ингээд хевлээд очиж байгаа байхгүй. Тэгсэн чинь яг ингээд шийдвэр гаргахынхаа өмнө миний өмнөх паспортыг ингээд үзээд аяллаа нөгөө визнүүд штампуудыг хараад дээрэс нь дансны хулгайг л харсан. Америк руу аялна гэдэг бол баг хүн болгоны л ингээд дотор байж идэг хүсэл байгаах те. Тэгэхээр тэр боломжондоо хэрхэн хүрэх талаар нь жоохон ч гэсэн хэрэгтэй мэдээллийг өгч чадсан байхаа гэж бодож байна. За ингээд бүгдээрэнд нь шинэ оны мэнд хүргэе. Бүгдээрээ эрүүл байж амжилтаар дүүрэн хүссэн зорилготой хүрээрэй гэж өрөөё. За тий удахгүй Америкийн влогоор уулзцгаая.